За өнөөдөр бэр гоох өдөр амар сандарч जैन тэгээд өглөөнөөс хойшоо галтаа бэлдээ тэгээд явах одоо хувц муснуудаа бэлдсэн байна. Тэгээд таад намайг удаан дааж аваад энэ улбар шар чамдаатайгаа аюу болон газараар явчихсныг бол мэдчихэж байгаа. За тэгээд энэ удаад бол хадамд гарах гээд бэр гоох ясал дээр хувцаа бэлдсэн гэж байна. За ингээ манай гэр ахаа бэлэн болоод баахан гоё дээлтэй бүсгөөчүүд яваад байна. Манай ага. Хай сайн уу. Намайг жоохон бахад гаран дээр тэгээ Алган дээр зогсоодог байлаа шүү дээ. алган дээрээ зогсоодог байлаа. Тэгээ одоо ингээд хатан гарах гээд ирсэн байна. За эмээ. Ваа манай эмээгийн дээл амар гоё Японы торгон дээл таныг хэдэн онд авсан гэлээ нэ? Энд ч одоо 20 жилийн өмнө. 20 жилийн өмнө Японы торгон дээл 40 жилийн өмнө. энэ ч гэсэн Японы торгон дээл. Энэ бүр амар гоё ээж эмээ өмсчихсэн, ээж өмсчихсэн. Тэгээд Би баяраар өчөж байна. тийм бүгд өмсчихсэн. За энд нэг жоохон манай 40 жил болж байгаа. 40 хэдэн жил. Өөх, миний өмсөж байгаа дээл үү? Вау. За энэ бод сарын ямар гоё дээлт юм бэ нэгэнд үү? Ваа. За энэ одоо ингэ явлаа штий. Үлэх гэдэг юм уу гэлээ. За удахгүй одоо бод сарын ч гэсэн ингээд бэр гуулгуулах гээд бэж явах юм болов? Хөөе сургуульч ороогүй гэж чинь. За. Сургуультай авчиж болно шүү. За энэ дүүгээ харъя. Вау, за busy. За миний ана. Оо ямар үл юм бэ? Бод сарангийн ээж яг бод сар маас тэгэл үү? За. Анаас нөө жоохон батгардандаа хартсан. Тийм. Үгүй ажраа төсөө. За энэ хормогч тайлбарсан. Бүдүү заяад үнсидөө. Би бантаа дүү байсан. Ами намайг нэг гिचтэй та. Энд дэлэхгүй. Энэ Японы торгон дээл амар гоо материалтай нэгэн зуны дээл. Цагаан сарууд дээр ч өмссөн, сургуулийнхаа төсөлтөн дээр ч өмсчихсэн. Тэгээд одоо би чинь эмээ өмсчихсэн аахгүй ээж өмсчихсэн. Тэгээд одоо би өмсөж байна. Тэг? За апдейт. Бүх зүйл үнэхээр гоё болж өнгөрлөө. Сая бүүнөрөө гоё хадгаа өвлцөж авалцаад ингээд бирээ гуучлаа. Тэгээд одоо бүүнөрөө хоолоо идээд байж байна. Тэгээд амар сэтгэл хөдлөлт юм байна. Тэгээд нэг энэ мөчийг ирээд амар гоё дурсан гэж бодоод яг одоо ингээд бичлэг хэлбэрээр өөртөө мөнхөлжүүлдэг гэр бүлтэй болон хүүхдүүдээ ч гэсэн ингээд мөнхөлжүүлдэг. Тэгээс энэ мөчөөс бас та бүхэндээ уулзчаад айгүй баяртай байна. За тэгээд одоо буу зайдээ нийслэл салаатай дээр гоё сүнтэй цай байгаа ууж байж агаад тэгээд туслаа гарна. Намайг аваад явна. Тэгээд та бүхний хавчаа ачлаад ингээд чемодануудаа бэлдсэн байна. Эксүүлж гэдэг юм одоо хийгээд бэлэн болно. Тэгээд амар сандраад ингээд цай айлж авч байгаа. Тэгээд сандраад амар сандард юм байна. Айгу сэтгэл хөдлөлт юм байна. Тэгээд амар баярлалтай. Тэгээд амар happy байна.
За бүгдээрээ сайн байцгаана уу? Бэрх влог үзэж байгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би бэрх влогоо эдит хийх гээд ер нь юу бичлээ тэр өдөр надад ямар бичлэн байгаа лээ гэд үзээд тэгээ бүгдийг нэг нэгээр нь үзэж байхдаа амар сэтгэл хөдлөлөө бүр ингээд хөөх энийг би нэг хэдхэн сарын дараа үзэж байхад ингэж амар тогтолж байгаа юм бол бүр хэдэн жилийн дараа үзэхэд ямар гоё ах болоо гэд тухайн үед бас тэр дурсамжийг мөхөлж үлдсэндээ амар баяртай. Тэг өнөөдөр та бүхэндээ одоо тэр үйл явдлыг эргээд одоо өрнснийхэн дараа эргээд харахад одоо юу сурсан юм бэ? Эргээд харахад ямар сэтгэлтэй байгаа юм бэ? Бас тэрийг хуваалцъя гэж бодлоо. Тэгээд би өмнө нь бол яг бэрх ухыг маш том хүндэтгэл гэж угаасаа мэдэн тийм ээ. Монголын ясанд байдаг маш том хүндэтгэл. Тэгтээ би яг тийм л гэж харддаг усахгүй. Тэрнээс нэг амар гүнзгий боддог байсан. Тэгээд яг ингээд тухайн үйл явдал одоо болоод ингээ өрнсний дараагаар бол би болон маа найзлууд бидний хувьд хоёуланд амар тийм том үүрэг хариуцлага яг ингээд мөрөн дээр амар унжорч ирсэн л дээ. Тэгээ би нэг амар муу зүйл гэхээсээ илүү бүр амар сайн зүйл гэж харж байгаа. Тэгээ тухайн үед бол яг ингээд бид хоёр хоёул айгу тийм жоохон шокнд орсон гэх юм уу тий ингээд аав ээжүүдээ ингээд уулзаад ингээд дээл өмссөн хадаг ингээд өгч авалцаа тий амар юм хүндэтгэлийн үйл явдлуудыг ингээд бид хоёрын ирээдүг яриад бид хоёрыг одоо ингээд тий нийлүүлж байгаа тэр бүх зүйлсээ ингээд ярилцж байгаа тэр үед би юу ч бодсон бэ гэхээр хөөх бэр гуйн гэдэг чинь миний харж исэн тэр хүндэтгэл гэдэг зүйл бол зүгээр л айгүй тийм өнгөцхөн харах зүйлс юм байна. Энд чинь одоо бидний аав ээж тийм ээ биднэрт маш олон зүйлсийг энэ олон жил зааж өгсөн байгаа. Тэгэхээр яг аав ээжүүд бас яг ингээд хүүхдүүдэнтэй хин нэгнтэй суугаад тусдаа гараад явхад бас хосын хүмүүжил гэдэг айгүй том зүйлийг биднэрт өвлүүлж өгдөм байх гэдгийг би тэр бэр гуйх үйл явдлаар дамжуулан ойлгосон. Яагаад гэвэл одоо бидний аав ээж эмээ өвөө тий яг тэр бэр гуйх үйл явдал дээр байгаа хүмүүс бол бидний одоо амьдрал дээр хамгийн л одоо хүндэлдэг одоо хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгээ тэр хүмүүс ингээд хоорондоо тийм чухал яриануудыг хийгээд бид хоёрыг одоо ингэж юм чухал үйл явдлаар нийлүүлж байхад одоо бид хоёрын хөнгөн гомоо хандаал тий нэгэндээ ингээл айгүй тийм булчингүй үйл явдлаар нэгний гомдоогоод ч юм уу эсвэл ингээл нэг юм болохгүй бүтгүй болгоод гэлүүгээ ингээл уйлж буцаад ч юм уу тий айгүй амархан сал царнаад байж болохгүй юм байна эн чинь ингээд шал өөр юм болчлаа шүү гэдэг тийм ойлголт битэрд хоёулын дээр нэрсэн. Тэгээд яг тэрнээс болоод ингээд за одооноос ингээд эн чинь амар том үүрэг хариуцлага юм байна. Битэр зүгээр л ингээд үргэлжлээд явж байгаа юм хосууд биш юм байна. Эн чинь айгүй том үүрэг хариуцлага юм байна. Яагаад гэвэл бидний аав ээжүүд бидний гэр бүлийн хамгийн хүндэтгэлтэй гишүүд бит хоёрт ингэж том ийм том итгэлийг одоо ингэж их итгэж байгаа учраас бид хоёр тэр итгэлийг алдаж болохгүй юм байна. Тэхийн тулд бид хоёр тэр хүмүүсийгаа одоо тийм сэтгэлийн амар тайван байх хэрэгтэй юм байна. Тэхийн тулд бид хоёр өөрсдөө аягүй өөрийг хариуцлагатай мундаг юм хосууд байх хэрэгтэй байна гэдэг одоо энэ бүх ингээд бодлоод бид хоёрт одоо ингээд тэр үйл явдлаар дамжуулан одоо суугцсан гэх юм уу ойлгогдож байна уу яаж чинь юу ч гэсэн надад бол амар тийм мэдрэмж орж ирсэн. Тэгээд дараа нь би найзлуудаа хэлэхэд цагаат бас яг тийм мэдрэмж байсан гэсэн. Тэгээд ер нь бол анх харж ирсэн тэр харах өнцгөөс бол хамаагүй өөр тийм харах өнцгтэй болж өөрчлөгдсөн. За тэгээд бид нар чинь тэгээд тусдаа гараад би шууд гэрээсээ ирж байгаа хгүй одоо манай цагаагийн гэр бүл намайг ингээд аваад би чинь шууд явж гэдгийг мэдээгүй байсан аахгүй. Тэгсэн чинь манай гэрийнхэн чи хувцсандраа бэлдсэн өгч би юу гэдгсэн чинь чи тэг явна штэ хувцсандраа бэлдгээд тэгээд би баг тэр нэг өдрийн өмнө хамаг хувцсандраа бэлдээд тийм юм болсон. Тэгээд гэртээ тэгээд байжгаад бөөнөрөө намайг аваад хамаг чамдаа хувцс бүх юмтайгаа ингээд гарч яваад яг тусдаад амьдрахын байрандаа хурж ирчээд би ингээд гахаад ингээл одоо ингээд тусдаа гарчтай юм бахта ингээл бид одоо гэртээ очиж болохгүй бахта гэртээ хизээ очдөг бол амар сонин бодлыг дотор эргэлддэг юм байлээ. Тэгээ би ээж рүүгээ тэр өдөрчлөө хизээ нэлээ ярьчаад ээж би одоо тэгээд хизээ гэртээ очиж болох юм гэсэн байхгүй. Яаж ч юм дандаа гэртээ ингээд амьдрал тэг ингээл унтаал хоноол ингэдэг байсан. Гинт ингээд за одоо чи ингээд тусдаа гарсан гэх тийм гот амар сонин шокнд орд юм байлээ. Тэгээ би одоо би энэ хэзээ гэртээ очиж болох гэсэн чинь юу яриад байгаа юм болохгүй шүү дээ. Одоо нэг хэсэгтээ миний охин одоо нэг тусдаа байна чи баг 14 хоног ирж болохгүй ч гэлээд нэг юм хэлсэн. Тэгээ би бүр шокнд ороод нэрээ ингэдэм бахтаа гэд амар тийм ус нэг айгу 5 дахь орчноос ингээд гид тусгаарлагдаад өөр газар ирчих байгаа шиг мэдрэмж төрд юм байлээ. Гэтэ тэгээд одоо бол давсан эхэндээ жоох юу байж байгаа. Тэгээ сүултээ мэдээж давсан амар гоё яагаад. Тэгээд өөрлөд явж байхад л нөгөө тусдаа гараад гэр бүл олон гэдэг бүх зүйл ингээд залуу хасууд ч юм уу тий
амар тийм гоёор төсөөлдөг бүх юм ингээд амар гоё амархан болоод өнгөрч ингээд яг үнэндээ Викторийн хувьд тусдаа гарна гэдэг чинь бас амар том ажил юм байлээ гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл амьдрах байраа одоо тий олон чинь зүгээр нэг олждаг зүйл биш. Аюу олон газар явж судалж үзэн нүүнэ ханшийг харна, метр квадратыг судална, өрөөнүүдийн одоо тэр нөгөө нэг лейаутыг харна тий. Яа бүтэц зохион байгуулалтын судална гэл амар том ажил. За тэгээд нэг яг тэр тохирсон байраа олчлоо гэж бодё. За тэгэх юм бол дараа нь одоо хэрэгтэй тэр юу гэдэг тий одоо наа зах нь байны өрөөнд дэвсдэг тэр нэг хөөрхөн дэвсвэр суудаг сандал мандал гэл жижиг сажигнуудаас ахуулаад айл гэр болж байгаа юм чи ингээд нийлүүлэх хэрэгтэй болж ирд юм байлээ. Тэгээд Виктори яг ингээд тусдаа гарчаад одоо ингээд болоо бах тэ гэж бодсон ч үгүй дөнгөж ихлэл байсан. Тэгээд амар их юм Виктори чинь цуглуулад одоо ингээд яг айл гэр болоход үнэхээр суралцсан юм байлээ. Тэгээд миний энэ туршлага дээр үнслээд бас залуу асуудтай хандаж хэлэхэд тийм ээ бэр гуй гэдэг бол маш том хүндэтгэл. Гэхдээ түүнээс гадна эн чинь бас аав ээж тийм ээ бидний одоо амьдралд байгаа хамгийн хүндэтгэлтэй хүмүүсээс бидэнд өглүүлж байгаа маш том итгэл юм байлээ шүү. Тэгээд тэр итгэлийг бид нөр үргэлж одоо алталгүй үргэлж барьж үргэлж гоё хөндлөж авч явах хэрэгтэй. Тэгээд бас хосын хүмүүжил гэдэг зүйлийг аав ээж нь ч юм уу тий гэрт байгаа тэр хөгшчүүл нь бас суулгаж өгдөг юм шиг санагдсан. Нэг залуу хүмүүс тусдаа гарч байгаа хүмүүс тэр хосын хүмүүжил гэдэг зүйлийг тэгээд эцэст нь хандаж хэлэхэд бас найзлуудаа ч юм уу найз охинтойгоо тусдаа гарч байгаа ийм үе та бүхэн маань айгүй том айгүй гоё амьдралын чинь нэгэн эхлэл тий одоо ингэ номоор ярих юм бол нэгэн том гоё чаптер нэгт чинь нэгэн том гоё бүлэг нэгт чинь түүнээс гадна энэ ч бас амар том үүрэг хариуцлага шүү маш том ажил шүү гэдгийг бас анхааруулж хэлье гэж бодлоо. За тэгээд дараачихан бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.